Бид Бурхны бүх үгс үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч итгэдэг. Эдийн цэцэрлэгт болсон үйл явдал нь ертөнцийн суйраас эхлэн Бурхан ямар нэг зүйл нууцлж байсныг илтгэсэн. Сургаалт зүйрлэл юм. Тэрхүү нууцлсан зүйл нь Иесус Христийн мах, Иесус Христийн цус байсан төдийгүй үгээр амийн жимсний оршихуй илчлэгдсэн. Иесусийн мах цус нь амийн жимсний бодит гэдгийг бид баталж чадна. Тийм үү? Иохан 6 дугаар бүлгийн 54 дугаар ишлэлийг харцгаая. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтаа бөгөөд би түүнийг эцсийн өдөрт амьлуулна. Миний мах жинхэнэ хоол, миний цус жинхэнэ ундаа мөн. Миний махыг идэж, цусыг уугч нь миний дотор байж, би ч түүний дотор оршин байна. Амьд эцэг маань намайг илгээсэн бөгөөд би эцгээр амьдрахын адил намайг идэгч нь мөн надаар амьдрна. Тэнгэрээс бууж ирсэн талх бол энэ мөн. Өвөг дээдс чинь идээд өгсөнтэй адилгүй. Энэ талхыг идэгч нь хизээ хүртэл мөнхөд амьдрна гэлээ. Бурхан миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтаа бөгөөд би түүнийг эцсийн өдөрт амьлуулна гэж айлдсан. Тэгвэл бид яаж Иесусийн махыг идэж, цусыг уух вэ? Иймээс л үүнийг Бурхан үнэн болгож тогтоосон юм. Хэрхэн Иесусийн махыг идэж, цусыг нь ууж болохыг Матай 26 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлээс харцгаая. 26 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлийг уншийе. Эсгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Иесус дээр ирж танд зориулан алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг та хүсэж байна гэж асуухад алгасал баяр болон Иесусийн мах цус хоорондоо холбоотой юу? Холбоотой. 18 дугаар ишлэл. Тэр хотод нэгэн хүн дээр оч түүнд багш, миний цаг ойртож байна. Би танад шавь нартайгаа алгасал баярыг тэмдэглэн гэсэн хэмээн дуулах гэв. Иесус яан гэж байна? Иесус алгасал баярыг тэмдэглэн гэсэн байна. Тэгвэл өнөө үед Иесуст итгэдэг хүмүүс алгасал баяр тэмдэглэдэггүй бол Иесуст итгэдэггүй гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Иесус би танад алгасал баярыг тэмдэглэн гэж тодорхой хэлсэн. Асуудал нь газар биш. Сахих уу сахихгүй юу гэдэг нь чухал. Тийм үү? Бэлтгүүлсэн алгасал баяраа хэрхэн тэмдэглэж байгааг 26 дугаар ишлэлээс харцгаая. 26 дугаар ишлэлийн сургаалыг уншийе. Тэднийг зооглох зуур Иесус талх аваад ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд "Мэйд, энэ миний юу гэж байна?" Та бүхэн Библийн үгсийг судлахдаа ишлэлүүдийн ижил үгийг нь сайн санаж байх ёстой. Иохан 6 дугаар бүлгийн 54 дугаар ишлэлд юу гэлээ? Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтаа гэсэн. Тийм байхаа? Тэгвэл Иесус өөрийнхөө махыг юу гэж хэллээ? Энэ миний бие гэд алгасал баярын талхыг шавь нартаа хувааж өгсөн шүү дээ. 27 дугаар ишлэлээс уншийе. Тэгээд тэр аяг авч талархал өргөөд алгасал баярын дарс хийсэн аяг тийм ээ. Талархал өргөөд тэдэнд өвөнгөө үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гим нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм. Алгасал баярын талх нь Иесусийн махыг, харин алгасал баярын дарс нь Иесусийн цусыг бэлгэддэг. Алгасал баярын талх идэж, алгасал баярын дарс уусан хинч бай. Эдийн цэцэрлэгт алдсан. Юуг олно гэсэн үг вэ? Амийн жимсийг идэж уух үр дүнд хүрч байгаа хэрэг.